Соёлын бүтээлч сар 2024 аяны хүрээнд онцолж байна. Сэтгэл гэдэг эрхтэн хаана байдгийг бол бид нар мэддэггүй. Тийм биз дээ. Яг одоо бидний биений хаанч байрч тийм мэдэхгүй. Гэхдээ яаж өвддгийг бүгдээр мэддэг тийм үгүй юу? Сэтгэл өвдөлтийг бол. Яг тэрнтэй адилхан тэр өвдөж байгаа сэтгэлийг ангаах газар болвол тэр байршил нь олддгүй эрхтэнгийг эмчилдэг газар бол яахын аргагүй театр. Тэр дундаа урлаг. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамнаас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг соёлын бүтээлч сар аян өрнөж байна. Энэ удаагийн соёлын бүтээлч сар аян маань өвлөн бүтээх өнөө ирээдүй агуулгын дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд урлаг уран бүтээлийн салбарын онцлог хүнээр төрийн сойрхолд Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Улсын драмын Эрдмийн театрын захирал Наранбаатрыг урьж оролцуулж байна. Найруулагч хүний хувьд та уран бүтээлээ олон нийтэд ер нь ямар арга барилаар хүргэдэг вэ? Мэдээж уран бүтээл болгоно өөр ингэсэн онцлог байдаг бах. Тэр болгоныг хүргэх арга зам нь. Энд ирсэн та бүхэнд их баярлалаа. За уран бүтээлч хүн болвол эхлээд ерөнхийдөө уран бүтээлч гэдэг нэрийг их сайн бодох хэрэгтэй юм шиг байна. Би бол одоо хамгийн гайхалтай нэршил гэж бодож байгаа. Элдв янзын цоолгон шингаас илүү. Урнаар сэтгэж чинь гэсэн үг. Тэгээд тэрийг бол уран сайхны боловсруулалтанд оруулаад бүтээл болгож байгаа. Тэгэхээр тэр уран сайхны боловсруулалтанд юу орж ийнө гэхээр судалгаа, шинжилгээ, сургалт тийм ээ. За тэгээ мэрэгжлийн төвшөнд тэр бүтээлийг тойрвохыг бүтээл гэдэг. За тэгэхээр уран бүтээлч гэж нэр зүүхийн тулд нэлээд их замыг туулах нэ тийм ээ. Ямар ч байсан академик боловсролтой байх нэ. Тэр боловсролтын дээрээ суурлаад шаргуу хөдөлмөр, судалгаа, шинжилгээ, ажигч, сэтгэх гэдэг их олон зүйлүүд нийлээд сая тэр уран бүтээлч гэдэг эрхэм нэрийг бол одоо хүнд олгодог байхаа гэж бодож байгаа. За тэгэхээр найруулагч хүн яаж уран бүтээлээ хүргэдэг юм бэ гэхээр бид нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Аливаа уран бүтээлийн гол их нь бол яахын аргагүй дүү нөгөө утга зохиолын ажилтан шүү дээ. Утга зохиолын ангийн оюутан. Утга зохиол. Ерөөсө утга зохиолоос бүх одоо урлаг одоо ингээд өөрөө уурсах хэрэгтэй. Тийм учраас зохиол. За зохиол бол одоо өөрөө ингээд дотор их олон ангилалтай тийм ээ. Тэгэхээр хамгийн эхлээл биднийг одоо 10 жилд энгийнээр тайлбарлал бидний нэвтрүүлэг бол залуучуудад айгүй чухал нөлөөтэй гэж ойлгох юм бол одоо бүрэн дунд боловсон 10 жилд байхдаа бид нар чинь одоо монгол хэл уран зохиолын хичээлд маш их дурлах ёстой. Монголоор зөв сайхан ярьдаг байх ёстой. Монголоор зөв сайхан бичдэг байх хэрэгтэй. Нийлмэл, холимог тийм ээ. Одоо өгүүлбэрүүд ба шүү дээ. Хураангуй өгүүлбэрүүд ингээд сайн мэддэг. За тэгэд энэ үндсэн дээрээс уран зохиол дурлах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд бол хүний сэтгэл хөдлөлтөөр таашаал дээр мэдрэмжин дээр бол урлаг өөрөө тогтдог учраас урлаг бол хүнийг хороод мэдлсэн цагаас хойш бол хамт байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэр өөрийн урлагаа хүн өөрөө бүтээж явах ёстой юм л да. Тийм учраас бол урлаг болвол хүүхдийн хүмүүжилд бол хамгаас илүү нөлөөтэй. Даа ялангуяа хүүхдийг аливаа юмыг мэдэрж ихсэн цагаас ахуулаад л урлаг өөрөө нөлөөлөл үзүүлж эхэлж байгаа. Нэг гэсний Горки хэлэхдээ ном бол ертөнцийг харах цонх мөн гэд хэлдэг чинь бидний мэдэхгүй амьдралын ертөнцийн өнцөг болон бүрт байна. Тэрийг бид нар заримдаа очиж үзчих мэдэхгүй. Тэрийг гагцгүй уран зохиолоос бид нар олж мэдэж тэр болж байгаа үйл явдлын тухай дүгнэж цэгнэж тунгааж ухамсарладаг. Тэгэхээр хамгийн ихнийх нь тэр нэг зохион бичлэг гэж нэг юм явж байгаа тийм ээ. Ингээд нэг зохиогоод нэг өөрөө нэг бичмээр. За дараа нь бол одоо найруулан бичлэг гэж орж ирж байгаа тийм. Тэгээд нэг их сургуульд ороод ирэхээр нэг эссе бичдэг болох хэрэгтэй. Тэгээ эссе гэдэг маань бол их энгийнээр хэл эссэн тархины огч гэдэг юм тийм ээ. Тэр нэг буцалсан сэтгэлгээ биш тэр нэг ориглон хийж бүтээе гэсэн. За тэгээд ард нь одоо юу гэдэг өгүүлэг тууж тийм ээ. За тэгээд армаан
За одоо хамгийн хэцүү төрөл бол одоо жүжигийн зохиолын төрөл гэдэг. Яагаад гэвэл үгээр урлаж бүх үйл явдлыг илэрхийлдэг. Үгээр урлаж дүрийн зан авир аашийг тодорхойлдог. Үгээр урлаж үйл явдлыг тооцдог. Үгээр урлаж гол хэлэх гэсэн санаагаа гаргаж ирдэг. Урлаг өөрөө соёлыг бий болгодог гол хүчин зүйл. Соёлыг бэхжүүлдэг. Соёлыг одоо баяжуулдаг. Соёлыг түгээдэг гол одоо хэрэгсэл хүчин зүйл нь бол яахын аргагүй урлаг юм л гэж. Миний жүжигээр илэрхийлэхэд хамгийн том зэвсэг юу гэж? Жүжигчд. Жүжигчд буюу тэр оройл, дүр. Тэр дүрээр дамжуулж би нийгэмд хэлэх гэсэн юм хэлж байгаа. Тэгэхээр найруулагч хүмүүс за би нэг ийм жүжигийг хийчихье, нэг иймэрхүү хэлбэр юм хийх биш байх нь шүү дээ. Ерөөсөө эмзэглэл дээр. Одоо л энийг дуурах цаг нь болж. Жишээ нь сая одоо ингээд манай улсын дараа эрдмийн театр Тэнгэрийн хүү жүжигийг 13 жилийн дараа сэргээж тоглож байна. Ихэнх хүмүүс л асуух яагаад? Яагаад гэвэл өнөөдрийн залуучуудад эх оронч үзэл хэрэгтэй вэ? Ямарваа нэгэн хэмжээгээр эх оронч үзлийн хамгийн нэгдүгürt яригддаг юм бол хөдөлмөрч бүтээлч байх хэрэгтэй гэж. Тэгэхээр та Монгол хүн болж төрсөн болвол ямарваа нэгэн Монгол улсын хөгжилд хэрэгтэй жижигч вэ, томч вэ. Ямарваа нэг юм ийг хийж бүтээсэн болвол энэ бол таны эх оронч байгаагийн хамгийн тод илэрлэл гэж хэлмээр. Үндэсний үзэл баримтлал хэрэгтэй байна гэдгийг мөн тэр үндэсний үзэл баримтлал дунд эх оронч үзэл дунд чинь их түүхээ мэдэх тухай асуудал гарч ирж байна. Тэр түүхээ мэднэ гэдэг чинь чи хэн байсан өмнө нь? Чиний удам ухсаа хэн байсан? Одоо хэн байгаа юм? Цаашдаа хэн болох гээд байгаа тухай асуудал дээр үзэгч маань өөрөө дүгнэлт цэгнэлт хийж эхэлж байна. Өөрлөгөө илүү их харж байна. Тэгэхээр нөгөө бидний сүүлийн үед ярьж байгаа соёлын яамны бодлогонд ч байж гэн засгийн газрын бодлогонд ч Монгол хүн. Монгол хүн гэж хин бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр бид Монголоо алдах гэдэг байна. Солонгос стайлтай болж байна. Солонгос сэтгэлгээтэй болох гээд дэлхийн нэгс ингээд глобалчлан гэж ярьлаа шүү дээ. Би энэ глобалчлалын эсрэг байдаг. Болохгүй. Энэ 200-аад улс бол ингээд өөрөө нэг гэсэн өнгө төрхтөө, өв соёлтой, өөрийн гэсэн хэлтэй, бас дээрэс нь хэлтэй тусгаар тогтсон улсууд байгаа. Тэгэхээр хамгийн гол нь ялгарамж байх хэрэгтэй. Хүн төрлөختөн үргэлжил бие биенээсээ ялгаатай байсан. Овг аим үүссэн цагаасаа ч ахуулаад тэр. Тийм учраас үндэстэн гэж зарим нэг нь үндэстэн байж чадж гэнэ үгүй тухай бас асуудал гарч ирнэ. Тэгэх юм бол тухайн үндэстэн бусдаа соёлын ямар нэгэн зүйлээр бол ижлэгэн байж болно. Бусад зүйлээр бол цэвэр ондоошилтой байх ёстой л гэж би үздэг хүн л дээ. Тийм учраас магадгүй тэр үгний эсрэг байх. Тэгжээж энэ ондоошил ялгарамж байж гимээж нь бид энэ цэнхэр гариг дээр оршин байдаг, бие биенээсээ суралцдаг, нэвтрэлцдэг ийм асуудлууд үүсдэг баг. Тэгээ хин нэг нь заавалчгүй тэргээр манлайлж явах хэрэгтэй. Тэгвэл мөнхөд л одоо бид нэг үндэстэнгээс суралцж шít. Гэхдээ хинбэ гэдгийг л хизэж бүү мартал гэх гээд. Тэр глобалчлал гэдэг имийг би хийснээр хинбэ гэдгийг мартах болов гэж айгаад идэх байхгүй. Одоо яг таны ярьж байгаа тэр нөгөө одоо юу гэдэг дэлхийн ертөнцийн хүн төрлөختөө одоо оюун санаа ухамсарын эрэлт ингээд одоо мартцсан үе байгаад байна. Бид нар ч гэсэндээ яг ингээд түрүүний хэлснээр одоо социализм одоо арчлалын нийгэм ингээд шилжилтийн үеэс шалтгаалаад одоо залуучууд хүмүүсийн ингээд үзэл бодол хүмүүжлэн одоо юу гэдэг арай өөр болоод ингээд яваад байгаа. Тэгэхээр энэ дээр та ингээд уран бүтээл дээр яаж хандахыг зордгоо. За баярлалаа. За эхний асуулт. Би зүгээр энэ чи миний ертөнцтэй л хэдүүлээ ярилцаа зөвшөөрч болно бас зөвшөөрч болно шүү дээ. Зүгээр би ингэж боддгийг ертөнцид энэ хүмүүн эрэхтэй ерөөсөө ингээл таашаал хүртэх гэж ирдэг. Ер нь эцсийн зорилго бидний таашаал хүртэх гэж. Хоолноос, өмсөж зүүснээс, хамт олноос, мэрэгчлээсээ, дуртай хайртай мэрэгчлээсээ
одоо гэр бүлээсээ гой байгалийн үзэмжт за мөн сайхан одоо бүсгүй сайхан залуу тийм үгүй юу? Ухаалаг хүүч тиймгээд бүх юм ингээд таашаал хүртэж. Гэтэл би тэгж л бодоод байгаа шүү. Нийт хүн төрлөختний нэг 50% нь бие махбодын таашаалыг илүү чухалчилт юм байна гэж. Тэр хүртэхүйгээр дамжуулж байна гэж хараад байгаа. За нэг 30-аад хувь нь зүрх сэтгэлийн таашаал хүртдэг юм болов уу гэж боддог. Аливаа мэрэгжилд үхэн хатан дурлах, хөгжимд дурлах, утга зохиол дурлах ч гэдэг юм тийм ээ. Нэг мэрэгжил байна шүү дээ. Тэргээр ингээд дагнах, тэр амьдралынх нь хөтөж болдог, өөрийг нь үргэлж асааж, одоо бадрааж идэг, тэргээрээ тижээгддэг. Тэр нь өөрөө зүрх сэтгэлийн тухай ярьж байгаа. Бас хин нэгэнд дурлах, тийм ээ. Хайртай бүсгүй, хайртай ханьтай. Тэг би ямар сайндаа бүр хүн залуучуудаа хэлэхэд 3 юм дурлах хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Хамгийн түрүүнд авайл эхнэртэй дурлах хэрэгтэй. Дурлж ээж та хоёрын амьдрал сайхан болно. Чин сэтгэлээсээ хайрлж ээж удаан тогтно. Урт удаан амьдралыг туулна. За дараад нь ажил мэргэжилтэд дурлах хэрэгтэй. Тэр мэргэжилд ухаангүй дурлах хэрэгтэй. Тэгжээж тэр залуучуудаас амжилт гарч ирж байгаа. Дурлахгүй юмнаас ерөөсөө одоо жишээ нь таны одоо энэ том сайхан алдартай бүжигчин болоход бол та энэ мэргэжилд ухаангүй зарим юм тэр мэргэжилч өөрөө та хэлэхгүй юм зөндөө байгаа ш. Золиосвол би тэр бол хүний нууц те. За дараад нь бол амьдрал дурлах хэрэгтэй гэж. Энэ амьдрал гэж үгийг би бодоод идэг байхгүй ингээл амьдралаа би чам таартай гэдэг. Им тусдаа өгдөх юм биш. Амьдрал гэдэг чинь та өөрөө байхгүй. Та амьд сэрүүн байгаа учраас энэ бүх процессыг өглөөнаар мандаад орой шөнө болж байгааг мэдэрж байгаа. Та халуун билетгэнд хүрж байгаа юм. Гараа татж авч байна. Энэ л тэгэхээр хамгийн түрүүний юм нь тэр ам байгаа байхгүй. Тэгэхээр амийг буюу сүнсийг хайрлах хэрэгтэй. За тэгэхээр тэр амийг хайрлахын тулд бид нэр амьд байх хэрэгтэй болж байна. Амьд байхын тулд эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй болж байна. Биеийн тамир хийх хэрэгтэй болж байна. Зөв хооллох хэрэгтэй ч гэдэг юм ингээл одоо энэ нийгмийн шаардлагуудыг ингээл аваад тэгээ амьд байх хэрэгтэй. Тэгээ амьдрнаа гэх юм бол дараагийн үг цэцлэх юм бол хүсэл мөрөгдөлтэй байх хэрэгтэй болж байна. Тэмүүлэлтэй, зоригтой, итгэл үнэмшилтэй байхгүй л итгэл дуусаавал тэгэл амьдрал дуусаа. За тэгээд үлцэн 20% үлдсэн те эргээд шугам руу орё. Ямар таашаал авдаг юм бэ гэхээр оюун санааны таашаал авдаг юм байна. Нэг ёсны сэтгэлгээний гоо сайхныг чухалчилдаг хүмүүс байна гэж би хэлэх гээд байгаа. Нийт хүнд одоо 8 тэрбум болцсон те. Эний нэг 20%. Тэгээд тэр сэтгэлгээний гоо сайхан чи юун дээр тогтох вэ гэхээр бид одоо бидний хийдэг ажил мэргэжил байхгүй. Урлаг. Тэгэхээр эстетика буюу гоо зүв дээр урлаг тогтох юм байна. Этика буюу ёс зүй дээр соёл тогтох юм байна гэсэн ойлголт гарч ирж байгаа. Урлаг өөрөө сэтгэл хөдлөл. А соёл бол урлаг хүний зүрхтэй ирдэг юм байна. Соёл бол хүний тархитай ирдэг юм байна гэсэн ойлголт гарч чадаад байгаа байхгүй. Яг бол соёлын тухай миний мэдж байгаагаар ЮНЕСКОгийн батлснаар бол хүн төрөлхтний ололт оюун санааны болон материалын үнд зүйлсийг бол соёл гинэ гэж байгаа. Тэгээд тэр оюун санааны болон материалын үнд зүйлсийг урлаг өөрөө тижээж хүн төрөлхтөнд соёл болгож байгаа. Хүн төрөлхтний соёл иргэншил гэж яриад байдаг утга чинь энд л ингээд оршиж байна гэх гээд байгаа. Хаадыг үзээд яг Чингис хааны дүрийг яг та яг ямар өнцгөөс нь харуулахыг хүссэн бэ гэдгийг үзэгчдтэй бас хэлвэл гэж бодогдсон. Надад бол ерөнхийдөө нөө суу зарил ихт их эзэн Чингис эзэн богд Чингис гэдэг үднэс тэгээ одоо маш том олон төр улсыг ингэж бүтээн байгуулсан гэдэг үднэс тэр хүн одоо яг ямар хүн байсан бэ гэдгийг арай өөр өнцгөр харсан болоо гэж яг надад бодогдсон. Чингис хаан гэдэг бол бидний одоо шүтээ юм да. Оюун санааны шүтээ. Яагаад гэвэл тэр хүн бол дэлхийд биднийг Монгол гэдгийг илэрхийлэх ганц том бахархал. Тэр хүний бахархал нь юундээ оршдог юм бэ гэхээр оюун санаанд нь байгаа юм л да. Тэр хүний би хаанд нь биш, царайч үсэнд нь биш тийм ээ. Би ер нь бол худлаа ярьж чаддгүй. Хаадын хаан жүжигийг би хийчээд би тайзан дээр би нэг чадсангүй гэж хэлсэн. Шудраг тэрийг бас хүлээж зурх. Хин нэг нь рүү
буруу чихээд ах хэрэггүй. Жүжигчний рүүгээ ч юм уу гэрэлтүүл. Би л анханасаа энийг бодож олж чадсан гэж. Тэгэхээр тэр хүнийг ингээд бид нар хараагүй ч гэсэн за үлдсэн баримт буюу тайванаас ирсэн зураг, за ядам сүрэнгаан зурсан зурагчдын мөргүүдээс ингээд төсөөл бий болсон. Гэхдээ эцэстээ бол зүрх сэтгэл бүхэндээ монгол хүн Чингис хааныг өөрийнхөөрөө босгоцсон юм билээ. А яагаад энэ хүний тухай хүмүүс хэр халдаадгүй вэ гэхээр хүн бүхний зүрх сэтгэлд өөрийн Чингис байдаг. Нэг ёсны төгс төгөлдөр амьдралд байдгүй л гэж ярьдаг юм л та. Тэр магадгүй урлагт байдаг гэдэг те. Тэгвэл магадгүй төгс төгөлдрийн цор ганц хувь нь байсан ч юм билүү гэж бодол өөрөө ирэхгүй төрж байгаа юм л. Тийм учраас төгс төгөлдөр хинтээ ч жишүүлдэггүй байхгүй юу? Юутай ч жишүүлдэггүй. Тийм учраас л нөгөө хүн бүхний зүрх сэтгэл оюун санаанд өөрийн Чингис хаан оршин байдаг гэдэг нь нэг талын маш том дархлаа боловч нөгөө талдаа маш их тийм өмчлөх харьяалагдахын тийм ялгалын нэг тийм юм яваад байгаа юм л та. Тэр хүн бол зөвхөн биднийх гэсэн нэг тийм утга их явдаг учраас Чингис хааныг хүмүүс кинонд ч тэр жүжигч тэр хэр барахтаа хүлэн зөвшөөрдөг. Тэгээ би сүүлдээ юу бодсон бэ гэхээр би болон миний өмнөх найруулагч нар нэг алдаа байна. Тэрийг ингээ бит хүн болгох юм хамгийн том алдаа юм байна гэж бодохгүй. Одоо би хэрвээ Чингис хааны тухай кино ч юм уу жүжиг хийвэл Чингис хааны хизээж гаргахгүй. Одоо би юуг нь чухалчилж байгааг одоо хэлж байгаа. За ингээ нэг зуулчин бай, тийм ээ. За тэр кино те ингээл Чингис хаантай уулзах гал одоо нэг кафений юм шиг ингээл зуулчлыг л ирээл. Тэгэл хаантай уулзах гал Монгол дээр л яваад. Хаан тэр уулзах боломжлог. Гэхдээ хааны зарилгууд ир хаан сая ингэж шийдлээ. Шудраг бүс зүйлд ийм хандлага үзүүллээ. Хааны шийдвэрээр бүх шашин те тэгш хэрэгтэйгээр шүтгий юм байна ингээд. Тэр шийдвэр гэдэг чинь оюун санаа шүү дээ. Тэр удирдах байгаа. Тэр оюун санаа нь л яригдаад. Тэг тусам нөгөө нэг жуулчин маань харах юмсан тэгээд. За ингэж явсараа гал ер нь нутаг уцгуулаа гэсэн чинь нэг боломж гарсан. Хаан одоо тэр зуулчны амьдарч исэн отгийн хажуугаар ирж гин. За одоо түүх нэмдэглэсээр нөгөө том тэрэгтэй гэр тэрэгтэйгээ. За одоо ингээл одоо л нэг хараад авъя барааг нь харъя гэсэн чинь. Ерөөсөө ингэж хэвтүүлчихэл дээрээс нь тараад харуулдгаа. Хааны. Тэг гихтэй юу. Тэгсэн чинь нөгөө нөхч ингээд доош гарсан зүгээр үхэр тэрний дугууг л хараад байгаа байхгүй. Их ойрхон оцсон тэр чинь бас тэмцэж байгаад ахуул гэж байгаа. Тэгсэн чинь тэр ирээл зогсож шүү. Яг зогсоол за одоо л гэсэн чинь их хаан ард түмэндээ хандаж үг хэлнэ гэх. За ингээд харъя гэх энэ дээр нь дараад шүү дээ. Ерөөс нөгөө харуул цэргүүд чинь. Тэгээ ингээд болж игдүү. Тэгсэн чинь харах гай гэсэн чинь гутлыг харж болж чинь. Аризмаар харж болж чинь тий. За 42 ч юм уу 41 төсөөл 44 гээд бол их өндөр болчих гээд байна тий. Ингээд тэр аризмаар их чухал. За тэгээ гутал хараад яасан чинь ерөөсөө л харах гээд тэр өвдгнөөс тийш гарч болдог. Ингэчээд болж. За голсын сонслоо. За голс нь бол их гоё хүнгэнсэн гоё одоо тийм баритон бас баритон хоолоо сонсогдоол. Тэр өөрөө итгэл үнэмшин шүү дээ. Сайхан дуу хоолой. За тэгээд боломжоо гаргаад за алуулаг жадлуулаг гэд ингэсэн чинь хаан эргэж хараал яад хонгоогод орцсон. За тэгээд нөгөө жуулчин чарж тэгэл тэрэг хөдөлсөн явсан хааныг харж. Гэхдээ нөгөө хүмүүс маань нутагтаа очиод хэлэхдээ би сонссон. Гэхдээ оюун санааг нь л ярих байхгүй. Тэр хүн ингэж шудраг ханддаг юм байна. Ард түмнээ боддөг юм байна. Төр ард түмний хоорондох гэрээ бол их засаг хууль байдаг юм байна. Хуулиа ягштал мөрддөг юм байна. Хуулийн хэрэгжилтэнд анхаарал тавьдаг юм байна. Ингээл Чингис хааныг тодорхойлж. Юуг нь шүтэх ёстой вэ? Энэ бидэнд үлдээсэн оюун санаа буюу сургаал. Тийм ээ. Бидэнд үлдээсэн философи сэтгэлгээг нь шүтэх ёстой юм а гэдгийг ер нь цаашдаа анхаармаар юм бэл. Тэрнээс биш гаргаж ирэхээр л хинч зөвшөөрөхгүй. Монгол хүн таавал Монголын хамгийн үнэтэй зүйл. Одоо ингээ юуг бол нэг 3 4 хэлтэй хүнийг л боловсралтай гэдэг юм. Тэр чинь хэлний мэдлэгтэй хүн шүү дээ. Боловсрно гэдэг чинь өөрөө шүү дээ. Нэгдүгээрт мэдлэгтэй болно, чадвартай болно, дадалтай бол өглөө 6 тусаад юмаа бичээд эсвэл сургуультаа хийгээд орой яг тэдэн цагт ингээ нэг дадал зуршил биш.
Тэгээд дээрээс нь шүү дээ. Гоо зүүн асар өндөр ойлголттой. Ёс зүйн өндөр төвшөнд. Тийм үгүй танин мэдгүй өндөр чадвартай. Тэгээд тэр гэрийн хүмүүжлийг өөрөө сайтар бий болгож чадсан. Хувийн хичээдгүй тухайн улс үндэсний төлөө санааширж санаагаа чилээж чаддаг. 3 цагийн хэлхээсийг аюу сайн тооцдог. Нэг ийм бүхий хүнийг бид бол сая юу гэх нь боловсралтай буюу боловсрсан хүн гэж хэлмээр байна. За сайн байна та. Би ингээ залуу үеийн төлөөлөл за тэг утга зохиол судлалаас одоо салбраас нь оролцож байгаа болохоор яг таны залуу үеэр үлээ чиглэж асууя гэж бодож байна. Та ингээд яг бага наснда за оюутан наснда анх яг жүжиг найруулагч яг тэр тус дундаа яг жүжигийн зохиолд яг дурлж явсан үед таныг яг дурлуулж явсан та өөрөө дурлж явсан тэр одоо нэг хэдэн зохиол байгаа шүү дээ. Яг тэр зохиолоос онцлоо. За би энийг л яг жүжиг болгож тамиар юм байна. Яг энийг л энээс л болж би яг найруулагч болох ёстой юм байна гэсэн зохиолж байгаа. Оюутан байх гэдэг айгүй чухал огтхон л та. Тэр нэг оюунтай хүн. Оюуныг чухалчилдаг хүн болохыг л бэлтгэгдэж байгаа нэг 4 жилийн цикл байгаа юм л да. Би нэг юм боддог байсан ингээд төлбөр төлөөд сургууль сурчаад эцэг эхийнхээ мөнгийг авчаад хичээлээ таслаад ингээд ерөөсөй ойлгодог байсан. Ингээд надад зориулж ингээд мөнгө өгсөн. Би тэр мөнгийг сургуульд өгсөн. Би мэдлэг авах хэрэгтэй. Тийм учраас би тэр философи хичээл, сэтгэл судлал ингээд ерөөсөй аль болохоор таслахгүй байх. Чи за ганц хоёр тасалсан байгаа. Тэр бас ингээд дөргөө, дарвайд ийм би. Гэхдээ хичээлийг бол эрхэм зорилгыг чухалчлах хэрэгтэй. Би хэн болох юм бэ гэдгийг дүр зургаа сайн харж чадвал чиний сургач нь өөрөө тийм ч их төвөгтэй биш юм болж байна. Ер нь бол найруулагч, жүжигчин болж байгаа хүмүүс бол уран зохиол уншихгүйгээр хол явахгүй шүү дээ. Уран зохиолт чинь тэр аяарыг дөрүүд байгаа байхгүй. Төдөгван хорвоотой танилцсан түүх гэлээж. Маш сонирхолтой зохиол шүү. Чулуутай танилцсан, уултай танилцсан, модтой танилцсан. Ерөөсөө хүн гэдэг бол бий болсон цагаас ахвал бүх юмтай танилцж байгаа. Бүр сайн муутай хүртэл бид нар одоо ингээд танилцаал явж байгаа. Хүнд холигтуулж үзэн, хуурдагдаж үзэн, баярлуулж бүх юм энийг бол таньж мэдэх гэдэг бол дуусахгүй. Зарим нь ч бүр таньж мэд дуусах. Гэтэл бид нар их ярьдаг. Хүн өөрийгөө аягүй сайн мэднэ гэж боддог байхгүй. Гэтэл өөрийгөө хизээч хүн таньж мэдэхгүй байсараад хороо горч байгаа. Одоо манай мэрэгжлийн хэлгэн дээр гэж байгаа. Зөрчлийн фактанд хандах хандлагаар дүрийн характер тодорхойлогдно гэж. Ямарваа нэгэн факт болж иж тэрэнд хандах хандлагаар тэр дүр хинбэ гэдгийг тодорхойлогддог. Тэгэхээр бидэнд ямар ч факт гарахыг мэдгүй. Тэрэн дээр бид нар ямар өөрөөсөө юу гарахыг мэдгүй. Одоо мэдгүй би хамгаалan чамааг гэл. Би одоо мантгаа тэрэндээс гараа би хоёлаа зүгтаа гараа явсан чинь нэг хоёр дээрэмчин гарсан чинь аль үши би алга болцсон те маань. Нүг түрүүхэн би ингээ хүчрхгээдээс мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр чи дотроо бол энэ Наранбаатар гоо 9 хөвгий те хаяа явцсан. Тэгээ худалч юм байлээ. Амхай юм байлээ. А энэ факт болоогүй бол би өөрийгөө чамд ойлгуулснаар бол баатарлаг зоримог хүн яваад л баг. Яваад л. Тэгэхээр танигдахгүй байгаа. Тэгэхээр зохиолд бол тэр факт их зөрчлийн факт гарч ижил тэр дүрийн хинбэ гэдгийг илэрж ижил тэр өөрөө драматургийн гол суурь болдог юм. Дүрийн өөрчлөлтийг бий болгодог. А зүгээр гадны зохиолоос гэх юм бол одоо Виктор Хьюгогийн зохиолууд би их дуртай. Гиди Мапсаны зохиолууд дуртай. Тэгээд тэр бүтээлүүд ингээд өөрөө маш их дөрүүдийг сайн зурж бичсэн байсан учраас тэр зохиолд дурлсан. Мэдээжээр бол Монте Кристог үн бол хамгийн адал явдалтай, сонирхолтой. Гэхдээ яг чанарыг жинлэх юм бол ер нь хэцүү шттэ. Тэ нэг жоохон тийм генийн чим шиг. Нийт хүн төрөлхтний нэг 10% нь энэ сэтгэлгээ болон урлагаас таашаал авах гэж явдаг юм. Энэ 10%-ыг бид эсвэл нэмэх ёстой юм уу? Энэний төлөө явж байгаа театр сайн театр юм уу? За ингээ ихний бас хоёр дахь театрыг мөн уран бүтээлч, найруулагч одоо эдгээр хүмүүс маань байна. Эдгээр хүмүүс маань нэгдүгээрт ингэж яг урдах ажиллаа хийж явж байгаа боловч гаднах талаас нь дүгнж байгаа нэгдүгээрт дүгнэгчд маань өөр үзэгчд байгаад ддэг. Үүнээс гадна дахиад дүгнэлт өгөхтэй хүмүүс критик хүмүүс байна. Шүүмжлэгч гэж бид ярьдаг тийм ээ. Эдгээр хүмүүсийн ач холбогдол юу юм? Яагаад одоо хүртэл Монгол улсын хэмжээнд энэ хүмүүс тодорхой хэмжээнд байхгүй дутмаг байгаад байна. Энэ тал дээр та ер нь яг өөрийнхөө одоо театрын хүний хувьд байр суурь хэлээч. За тэгээд театр гэж.
театр одоо грекээс гаралтай тийм ээ. Театр өөрөө ингээд анх одоо та хэд бол нэг 2500 жилийн тэртээ театрын анхны загвар бий болж тийм ээ, үздэг байр гэдэг нэртэй. Энэ ингээ өнөөдрийг хүртэл амьд байна. Сонин шүү. Амьд байна. Цаашдаа ч амьд байх урлаг байхгүй театр. Хамгийн гол нь бүх юм нүдэн дээр л амьд явж. Хөгжимчин амьд тоглол, жүжигчин, бүжигчин бүх хүмүүс яг өөр юм бэ. А гэтэл кино урлаг 1898 он, 95 он нэг 120 жил насалж байгаа мөртлөө өнөөдөр ингээд гацж эхэлж шин. Тийм үү? Тэгэхээр амьд биш учраас энэ асуудалд орж ирж байгаа. Тэгэхээр театр бол өөрөө хамгийн нэгдүгээр тодорхойлт нь бол амьд урлаг. Олон одоо юу гэдэг юм мянган жилийн настай цаашдаа ч хэдэн мянган жил наслах тийм гайхамшигтай урлаг. А товчхондоо би одоо үзэгч авхаа нарт хэлгээд залуучуудаа хэлгээд театр бол маш товчноор хүний сэтгэлийг эмчилдэг газар гэж хэлнэ. Ердөө хүний сэтгэлийг эмчлэх гэсэн. Тэр бидний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй тэр эргэтэн эмчилдэг газрыг бол театр гэнэ гэж. За магадгүй өрний ингээд том театр суулаач ариун сүм гэд нэрлэж байгаа. Нөгөөх нь бол шашны сүм байгаа. Гэхдээ тэр ариун. Итгэл үнэмшлэр дүүрэн. Бурхантай хүнийг холбодог ганцхан гүр бол итгэл үнэмшил. Тэр байхгүй бол холбогдохгүй. Тийм учраас тэнд хамгийн ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд бол өндөр ёс зүйг нэхэж тэр сүмөөрөө оршиж байж. А театр нь болохоор яг ариун сүм гэхээр хүний сэтгэлийн ёс зүйн өндөр төвшин чухалчилдаг оюун санааны төв учраас бас ариун сүм гэж нэрлсэн байх гэж бодож байна. Нэг ёсны хүний зүрх сэтгэл рүү бид нар хүчтэйгээр дотолж орж байгаа байхгүй. Шууд ямар нэгэн хаалтгүйгээр. Тийм учраас маш их ёс суртахуунтай хүн бүтээл хийдэг байх хэрэгтэй болж байна. А энэ бүтээлийн гол баригч нь юу гэхээр тухайн театрын урын сангийн бодлого гэдэг бол хамгаас чухал. Юуг бүтээх юм бэ гэдэг. Тэгэхээр тэр бүтээл нь өөрөө арилжааны байж болохгүй. Би одоо нэг юм хэл. Аливаа академик театр, арилжааны театр гэж бий. Одоо бокс театрууд. Академик төрийн статустай театр, төрийн өмнө үүрэг хүлээс. Энэ ард түмний оюуны хөтчин байна гэчээд арилжааны байж огтос бол. Нэг үзэгч байсан тэрэнд бүрэн бүлтгүүнээр тоглох чадвар бүхий. Тэр нэг хүнийг гэгэрүүлдэг, нэгжгээд хүнийг гэгэрүүлэх үндэс болдог гэдгийг манай үзэгч түмэн ойлгох. Судлаач шүүмжлэгч гэдэг бол урлагийн алтан гац нь баггүй. Ийшээ явах ёстой гэж замыг нь заадаг хүнийг бид нар гэтэл ягаад энэ өнөөдөр ингээд байхгүй байна вэ гэхээр нэгдүгээр маш их занал хийл дунд байна тэр хүмүүсийг. Юм бичгээр занал хийл гэдэг. Хин ч гэсэн тэр. Нөгөө тал дээр бичснийхэн төлөө тэр имийг тунгааж бичснийхэн төлөө шагнал баг байна. За нэг 100 мянган цасны төлөө хин бичих юм бэ? Хинт хараалахыг хүсэх юм бэ? Нэг гайгүй шиг боломжооны одоо ганараа өгдөг болвол тэр хүн тэрнийхээ төлөө хийгээд хэлсэндээ суугаад урлагийн төлөө цоглох хүмүүс бий бол гарч ирнэ. Тэгэхээр ер нь бол цаашдаа урлаг өөрөө хөгжиөл гэж бодож ивэл судлал шүүмжлийг илүү их дэмжих ёстой. Тэгэхээр урлаг гэдэг маань хүнийг яг хүн болгож идэг. Тэгэхээр энэ маань цаашлаад улс орны дархлаа болж өгч идэг. Тэгэхээр ийм өндөр ач холбогдолтой зүйл байдаг. Яг үүнийг бид бол авч явж байгаа, төлөөлж байгаа нэгэн онцгой төлөөлөгчийн хувьд, таны хувьд одоо энэ бүхнийг одоо урайлаад хэлэхэд ямар зүйл байна? Уран бүтээлч юу байсан тийм. Баярлалаа. Яг та их өнөө хэллээ. Энэ сууж байгаа бүх хүмүүс бид нэр улс орны оюун санааны тусгаар тогтнолын манаанд зогсож байгаа маш чухал хариуцлагатай хүмүүс байхгүй. Урлагийн мэрэгчлэлтэнгүүд гэдэг чинь. Бид юу хийгээд байна вэ гэхээр ард түмнээ соён гэгэрүүлэх үйлсэд л зүтгэж байгаа. Соён гэгэрэл гэдэг бол саруул ухаан дээр л оршин тогтнодог зүйл. Тэгэхээр саруул ухаан гэж юу хэлдэг юм бэ гэд асуулт дахиад гараад ирнэ. Тэгэхээр сайн мууг ялгаж чаддаг тэр оюуны тамирыг л саруул ухаан гэж хэлж байгаа. Ердөө. Тэгэхээр монголчуудын минь оюун ухаан саруул байгаасай саруул байх оюун санааны тусгаар тогтнолын төлөө урлаг соёлын ажилтнууд, манай соёлын яам бид бүгдээрээ залуучууд хамтдаа баттайгаар хөлийн манаан зогсож байгаа юм шиг зориг зүрхтэйгээр хамтдаа зогсцгоё гэж хэлмээр байна. За өнөөдрийн ярилцлаганд хүрэлцэн ирсэн
Тэгэхээр уран бүтээлчтэй болон нийт залуучуудаа маш их баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Соёл бол өөрөө хүн төрөлхтний гэдэг удаан жилийн явцад олж авсан ололт. Тэгээ нөгөө материалог болон оюун санааны үндэс зүйлийг бид нэр соёл гэж нэрлэдэг. Энэ чинь цаг хугацааг шаарддаг. Шалгуурын дундуур туучдаг. Үлдэх нь үлддэг, үлдэхгүй нэг нь байхгүй болдог. Шалгарсан юм гэлээ. Урлаг бол өөрөө яг тухайн моментны гайхалтай тэр уран зургийг яг тэр мөчд хараад хүнд юу ч төрхийг үгүй юу ч одоо тий өөрчлөгдөхийг таашгүй